Хамтаа үзэгчтэй баярлалаа. Дараагийн мэдээ хүргэж байна. Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих JICA-гийн төсөл үргэлжлэн явагдсаар байна. За өнөөдөр энэхүү төслийн 2 дахь цувралын 4 дахь хичээл Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрал гэсэн сэдвийн дор сэргээн засал сургалт үндэсний төв дээр болж өндөрлөлөө. Уг төсөл нь 2016 оноос эхлэн 2020 оны 5 дугаар сарыг дуустал явагдах юм. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог идэвхжүүлж тэднийг дэмжих зорилготой ажилладаг. За төслийн хүрээнд цуврал хичээлүүд 2017 оны 9 дугаар сараас эхлэн энэ оны 3 дугаар сарыг хүртэл сард 1 удаа явагдаж дуусаад байна. За өнөөдрийн хичээл нь 2 дахь улирлын 4 дахь сургалт өгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрал сэдвээр зохион байгуулагдлаа. Энэ төслийн ач холбогдол нь юу гэхээр өнөөдөр манай улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэдийн төрийн бус байгууллагуудад яг дэлхийд дахинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт тэдгэрийг статистик мэдээлэл яаж авах тийм ээ ажил хөдөлмөрд яаж хамруулах мөн өнөөдөр бол жишээ нь боловсролын тухай энэ асуудлыг ингэж ярьж энэ тухай сургалт явагдаж байгаа нь бол маш их хэрэгтэй байгаа. Тэгэд энэ сургалтын хамгийн гол ач холбогдол бол миний хувьд бол өнөөдөр би өөрөө бол олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүн. Олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд бол өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг Монгол улсад яаж хөдөлмөрд бэлтгэх вэ? Яаж боловсролд хамруулах вэ? Энийг дэлхийн энэ хөгжилтэй улс орны энэ туршлагаас яаж суралцуулж яаж ингэж цааш хөгжлийг зөв явж явах вэ гэдэгт л гол ач холбогдол нь байгаа гэж хувьдаа үздэг. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний нэрийг Амар Заяа гэдэг. Би яг энэхүү JICA-гийн төслийн хүрээнд залуу манлайлагчдыг бэлтгэх сургалтанд хамрагдж байгаа хүн байна. Яг энэхүү сургалтанд хамрагдсанаар надад ямар үр дүн гарсан бэ гэхээр өмнө миний хувьд сургалтанд би бол яг энэ төрлийн сургалтанд өмнө хамрагдж байгаагүй. Тэгэхээр яг энэ тал холбоотой яг хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг манлайлагч янз бүрийн олон улсын мэдээлэл, Японд дахь туршлага, сайн туршлагууд гэх мэтлэн олон улсын туршлага онцлог яг тэрхүү мэдээллүүдийг би Монгол улсын бас яг энэ өөрийн хүрээндээ мэддэг энэ ойлголттой харьцуулахад бас нэлээд олон зүйл ойлгож ухаарч байгаа. Тэгээд айгүй туршлага мэдээллийг ингээд судлаад ирэхээр ингээд маш олон зүйлд ингээд минут нэгдэж байгаа. Энэхүү сургалт нь би чинь өөрөө залуу хүн шүү дээ. Тэгэхээр энэ сургалтаараа дамжуулаад өөрийнхөө хөгжүүлэх айгүй тийм том боломж гэж харж байгаа. Маш олон тэрэгцэртэй болон хараагүй гэд бусад бас бэрхшээлтэй залуучуудтайгаа хамтдаа ингээд энэ сургалтанд суугаад хөгжиж байгаадаа их сайхан байна, их баяртай байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай 6 сургууль болон насан туршийн боловсролын 26 төвүүд үйл ажиллагаа явуулж байна. За энэ тоон Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоотой харьцуулахад маш муу үзүүлэлт юм. Тиймээс өнөөдрийн сэдвийн хүрээнд тэгш хамруулах боловсролын тухай буюу хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүүхдүүд нэг дор ижил орчинд ижил боловсрол эзэмших нөхцөл Монголд бий үгүй юу гэдэг талаар мэргэжилтнүүд хэлэлцэж ярилцсан юм а. Энэхүү хичээлд болохоор би яг ингээд ирэх нь бол тасралтгүй сууж байгаа. Тэгээ сардаага 1 удаа зөхиогддог учраас. Тэгээд ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар олон улсын болоод Японы олон тийм туршлагуудыг заадаг. Өнөөдөр л ихэд бол Монгол улс болоод Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар тэгш хамруулан боловсрол олох талаар ингээ харьцуулсан байдалтайгаар дүгнэлт хийгээд хоорондоо харилцаа тэгээд ер нь тухайн хичээл дээр бас бид нар бас дүн шинжилгээ хийж бас ерөнхийдөө ямар нөхцөл байдал өнөөгийн нөхцөл байдал бий болж байна. Олон улсад ер нь юу мөрдөгдөж байна гэдгийг яг энэ хичээлээр заадаг маань болохоор бидэрт бас нэлээд давуу талтай. Уг төслийн хүрээнд цаашид дахин 2 хичээл явагдах бөгөөд эдгээр сургалтуудын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг болон тэдний эрх ашигыг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааг чадварчуулах, за мөн нийгмийн харилцаанд ороход тулгардаг түгээмэл бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд туслахад оршиж байгаа лээ.